Бизнесийн түүх нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар Монгол контент компаниг хэрэгжүүлж байгаа Мамо төслийг танилцуулж байна. Мамо төслийн хүрээнд хүүхдийн дуу, хүүхэлдэйн кино, Мамо хүүхдийн нэвтрүүлэг, хүүхэд багчуудад зориулсан веб хуудас, бага насны хүүхдийн сэтгэлгээний онцлог тохирсон комик номыг бүтээж байна. Ямар брэнд үүсгүүл бид нар хүнд их хүрхүү гэж бодоод судалгаа хийгээд яг тухайн үед судалгаа хийжсэн чи бид нар айгүйх одоо хүн болгоны дуулж чаддаг дуутай юм байна. Мамо гэдэг брэндтэй байгаа байхгүй монголчууд маань те 60 жилийн турш. Тэр брэнд дээр маань дүр байгаагүй. Тэгэхээр за тэгвэл бүгдөө Мамо гэдэг брэнд авах юм бол энэ үнэхээр гоё те цаашаа хүчээ авах магадaltaй юм байна. Хүн болгон Мамо гэж хэлд ордог. Дээрээс нь том насны хүмүүс ч гэсэн те энд Мамо яаж юм гэж ярьдаг учраас энэ брэнд дээр л бүгдөө ажиллая гэсэн. Тэгээ тухайн үед судалгаа хийгээд ингээ үзгээр оюуны өмчийн газраас ингээд тэ яг энэ брэнд дээр одоо зөвшөөрөл тэ браны тэмдэг авч үгээд үзэхэд апо нөгөө жуус унан дээр авсан байсан. Бусад төрөл нь бол нээлттэй байсан. Тэгвэл бид нар браны тэмдэг аваад тэгээд дараа нөгөө Лусан шаргуун охиноос Мамо дууны нөгөө онцгой эрхийг аваад тэгээд ерөөсөө Мамо гэдэг бүрэн бүтээл рүү гарсан. Бид нар жил болгон юу яадаг байхгүй төсөл ажиллаа судалдаг. Тэгээд нөгөө үндсэн 3 хүүхдийн анги л байгаа. Бүр бага насны анги хүүхдтэй дараагийнх нь арай нэг дунд сургуулийн өмнөх буюу сургуулийн дунд насных тэгээд өсвөр насны ангилал. Ингээд судалгаа хийхэд бага наснд бол хамгийн хурдан контент хүрдэг хэлбэр нь өөрөө хүүхдийн киноны төрөл байгаа. Дунд наснд нь бас боломжийн бид нар номоор хурж болох гэдэг. Өсвөр насныханд бол бид нар хамгийн урдан хүргэе гэвэл интернет ашиглах хэрэгтэй. Ингээд судалгаануудаа гаргаад харчиж байгаа. Тэгээд за тэгвэл бага насныхандаа анимашн хүүхэлдэйн кино хий гэж. Тэгвэл дан хүүхэлдэйн кино хийхээр төсөв өндөртэй. Өнөөдөр дэлхийн нийтээр амар өндөр төсөв яригддаг. Манай дээр ч гэсэн манай энэ салбарынхан оролдож байгаа дандаа 4-5 тэрбум яригдаад тэгээд төсөл нь дандаа гацаад байгаа байхгүй юу? Нэг цаг 30 минутын хүүхэлдэйн кино дунджаар байлаа гэхэд дандаа 5 тэрбум яригдаад байдаг. Тэгэхээр за бид хэдүүлээ тэгвэл нэг ангид хүүхэлдэйн кино гарах юм бол нөгөө тий бүтэхгүй болох, фейл болох магадлал өндөртэй юм байна. Тэгэхээр бүгдөө юу яа? Богино хэмжээний хүүхэлдэйн кинонууд хий. Тэгээд бид нар нөгөө хоёр төрлөө сонгочихж байгаа. Богино хэмжээний олон ангид хүүхэлдэйн кино хий. Тэгээд хүүхэлдэйн киногоо ямар ч хэсэн юуг нь оны эхнээс гаргаад, зохиолыг гаргаад, ямар агуулга мессеж өгөх үү гэдгээ тохироод энэ дээр бас бид нар юу гадны дандаа нөгөө боловсролын байгууллагуудтай хамтарч байгаа л да. Хүүхдүүд маань ямар мессеж өгвөл зүгээр үү те? Монгол хүүхдүүдэд хүмүүжлийн талаар, танин мэдгэн талаар гэдэг. Тэгээ кинондоо шигтгэж өгөөд тэгээ ямар ч хэсэг одоогоор 2 анги нөлөөлсөн байна. Мамо төслийн хүрээнд бүтээгдэж байгаа хүүхэлдэйн киноны гол дүрийн баатруудыг Ами Тами гэдэг. Үндэсний утга агуулгатай боловч гадаад зах зээл зориулсан шинэ дүр төрх бүхий хүүхэлдэйн киног эх оны 6 дугаар сард үзэгчдийн хүртэл болгохоор төслийн багийнхан ажиллаж байна. Бид нар эхний 8 анги амжаад тий 6 сар дуусгах юм бол бид нар 6 сарын 1-ээр бүх кино театраар нээлттэй хийж байна. Тэрний дараа IPTV-нүдтэй оруулаад тий IPTV дүгэн тэгээд телевизтэй Монголын телевизүүдэд цугуулад өгөө явж байна. Тэгээд бидний давхар төлөвлөгөө болохоор 8 анги маань бэлэн болчих юм бол Азийн зах зээл байгаа тий хамтрагчд руугаа санал болгоод Азийн зах зээл рүү гарах. За хүүхдийн дүрийг бол бид нар хит Монгол хэв маяг оруулахгүйгээр тий илүү одоо нийтлэг дүр авъя. Нийтлэг дүр авчих юм бол бид нар бас заашдаа чадвал Азийн зах зээл рүү энэ юугаа хүүхэлдэйн киногоо зарах гэдэг байгаа байхгүй тодорхой хэмжээний орлого олъё гэдэг байдлаар би бас хэд хэдэн газартаа уулзсан байгаа. Тэгэхээр нөгөө тухайн орон нутгийн соёлыг хэд шингээчихээр өөр зах зээл дээр гарах боломж бас багтаа болчихдээ. Тэгээд хүүхдүүдийг зам төлөвийн судлаад ахаар яг үндэсний одоо бидний нөгөө Монгол дээлтэй хүүхэлдэйгээс илүү ийм ерөнхийдөө сонирхолтой дүртэй айгу сонирхт юм. Тэгээд за ямар ч байсан сонирхолтой дүр байх юм бэ шүү. Тэг хүн харахад ингээд сорцкийг харчих. Тэгээ хөөхөн байх хэрэгтэй байдаг ерөнхий концепц гарцсан. Тэгээ нодлон бид нар боловсролын яамын соёлын салбар нь манайд айгу 2 удаа ирж уулзсан. Та нарын гоё контент хийж байна. Тэгээд энэ контент дээр ийм хийвэл зүгээр шүү гэдэг нэг санал солилцуултоо. Тэгээд тэр үед яг тэр хэлцээний дарга нь тэгжсэн байхгүй юу. Та нар хэрвээ хүүхдэд дүр хийх гэж байгаа бол динозавраар хийвэл их зүгээр хаа. Яагаад гэвэл динозавр өөрөө манай говьс үсэлтэй учраас бид нар бас нэг түүхтэй уламжлалаа яриул бас гоё тийм учир жансантай юм шиг те сэдв болчихно. Тэгэхээр динозавр байвал их зүгээр. Тэгээ одоо манайх нөө тухайд асян болох гэж байсан. Асян болох гэхээр бид нэр ингээ өөх бэлэг бас их ховор байна. Ядаж бид нэр ингээд те динозаврын хөөрхөө юм утасны зүйл те хөгжний наалт маалт байвал
хүмүүс их сонирхож авах юм байна. Тэр ассамблд ирж байгаа зочид чинь зөвхөн өөртөө юм авдаг юм байна. Хүүхдүүдтэй юм авдаг юм байна. Одоогоо бид нар хэдэн ном гэхдээ монгол хэл дээр байгаа номыг бид нар авдаг юм байна гэд нэлийн хэдэн сонирхолтой тийм туршлагуудаа хэлэхгүй юу. Тэгээд бид нар динозаврыг сонгосон. Тэгээд динозавраад ямар ч ийсэн амьлуулад ийм хоёр дур гаргаж байгаа шин. Гадны улс орнууд хүүхэлдэйн кинон дээр суурилсан дүрийг лицензтэй болгож, үйлдвэрлэгчдэд зарах байдлаар тухайн дүр дээр суурилсан бараа бүтээгдэхүүн, тоглоом үйлчилгээнүүдийг гаргадаг. Яг ийм жишгээр Мамут улсын хүрээнд бүтээгдэж байгаа хүүхэлдэйн киноны гол дүрийн бааtruуд болох Ами Тамиг дотоод болон гадаадын зах зээл дээр таниулахаар зорьж байна. Hello Kitty чинь юу шиггүй шүү дээ. Google-ийн киногүй шүү дээ. Тэгсэн мөртлөө амар хүчтэй амилсан дүр байхгүй. Тэр дүргүүл бол охтууд юм ахгүй байгаа гэдэг тий. Яг тэрэн шиг Японы чинь орлогын нэлээ хэсгийг дандаа энэ дүрийн бизнесээс нь олж идэв юм байна шүү. Манайд бол тоглоомын үйлдвэр байдаг юм байна. Уулын тоглоомнууд их гарвал хүүхдүүд айгүй туртай байх юм. Тоглоомын үйлдвэр байх юм бол зөөлөн тоглоом, пластик тоглоом тий, модон тоглоомнууд хийгээд гаргавал хүүхдүүд бол маш туртай. Гэхдээ тоглоомын үг гэдэг яаж хийх вэ гэхээр бас л гадны одоо урд хөрштэй л хамтарч ажиллах болчиход байгаа. Одоо хувцсны продуктууд байна, тий, ор хүнсийн даавуу гаргадаг газар байна. Одоо өөр яа гэх хувц одоо юу манайд ч одоо юу нь л бол юу байгаа шүү дээ. Тэд нар маань л ингэж аль биесны хэрэгтэй авах хэрэгтэй. Тэгээд бид нэр хүүхдийн тасагт ингээ ороход Мамогийн тасаг гэж байхад энэ брендийн аяг тавг цүнх те үзэг бол бүх юм байж байвал энэ өөрөө үндэсний брэнд гэж бол үсэт байгаа. Тэгээд би анхны алхмыг нь болоход ариунтай хийгээд ариун маань одоо ингээ Мамо гэдэг салбарт гаргачихж байгаа. Тэгэхээр цаашид манай энэ хоёр дүр маань алдартай болох тусмаа л Монголын те томоохон үйлдвэрлэгчид аль биесныхны ирэхээр аваад яг тэр лицензийн төлбөрийн төлөөд явах юм бол нөгөө зар суртахааны хувьд ч өгөөдчтэй нөгөө дүрийн амьд байлгахын манай нөгөө баг ажиллаад байдаг. Тэгээд тэд нар бүтээгдэхүүнээ борлуулдаг юм хамтын ажиллагаанууд үүсгэх гэдэг. Тэгээд гаднаас ирсэн тий зочид төлөөлөгчд гэсэн за Монголд ирээд хүүхдтэй юу зориулж авъя гэхээр Монгол дүрл амаар байгаа шүү дээ. Тэр нь гэхэд Мамо байж байвал их зүгээр юм болов гэж таа. Энгийн цүнх байснаас нэг дүртэй цүнхийг илүү худалдаа авалт хийгээд байгаа байхгүй. Яг тэрэн шиг тэ Монголд ирээд Монгол хүүхдүүд ч гэсэн энгийн цүнх байх тэ нэг Мамо гэдэг дүртэй цүнх хоёр байхад хүүхэд өөрөө яалтчгүй Мамог сонгоно. Хүүхэд өөрөө тийм гэгээлэг өөрийнхөө мэддэг таньдаг дүртэй юмд айгу туртай байдаг байхгүй. Тэгээ би одоо үндэсний үйлдвэрлэгчдийг бол нээлттэй урьж байгаа. Хамтарч ажиллая тэ. Одоо Мамо дүрийг аваад бүтээгдэхүүн дээрээ тавиа. Мамо олон ангид Google-ийн киног бүтээхээр төслийн багийнхан уран бүтээлчид авиас чадвар ур ухаанаа гарган ажиллаж байна. Мамо Google-ийн киноны нэг ангийг бүтээхэд 70 сая төгрөгийн зардал гарч байгаа юм. Манай Google-ийн кино чинь 2.5D гэдэг технологи дээр хийгдэж байгаа. Энэ нь болохоор нөгөө уламжлалтыг компьютертэй хослуулсан технологи байхгүй. Тэгэхээр манай анимашн яаж бичдэггүй гэхээр зураачд байгаа. Одоо энэ вакуум гэж байгаа шүү дээ. Энэ вакуум дээр зурж байгаа. Тэгээд зурсныхаа дараа манай аниматорууд хөдлөж байгаа. Тэгээд одоогоор бид нар бол нэг 10 хүнтэй байгаад байгаа. Бид нар Google-ийн киногоо арай богино хугацаанд гаргах хэрэгтэй байгаа шүү дээ, тий. Одоо 8 анги гаргахын тулд яг өнөөдрийн бидний багаар бол бас хэцүү. Тэгэхээр би тоогоо нэмье гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тоогоо нэмэхээр манай дээр ямар учир дутагдaltaй нэхэр боловсрогч юм байхгүй. Одоо би юу яаж байгаа байхгүй. Зураачийн тоо, аниматорын тоо. Аниматор дээр бол ерөөсөө манай дээр мэрэгсэн боловсрогч юм байхгүй байхгүй. Манай энэ Мамо төслийг ахалж байгаа Гамболд гэж залуу байгаа. Энэ бол ерөөсөө за намайг хөөргснөө энэ салбарынхан бол чи бол Монголын номер 1 тий аниматорыг бол ажилдаа авсан юм байна гэж хэлсэн байхгүй. Тэгээ энэ залуу маань аниматоруудыг тий ерөнхийдөө нэг авьяастай зурдаг хүмүүсийг аваад сургаад явж байгаа. Тэгэхээр бид нар Google-ийн киногаа нэгэн талаасаа харахаар санхүүжилт маань тий болчлоо гэхэд боловсруучны асуудал яригадаад байна. Тэгэхээр 17 онд бол бид нар хүний нөөцөө бас жоохон томруулна. Гэхдээ арай бага багаар тэгээд сурах чинь. Бидэд ерөнхийдөө ингэсэн өөрснийхөө ажилчдын хүүхдүүд байгаа шүү дээ. Ажилчдын хүүхдүүдийг авчирч офис дээр авчираад одоо энэ номоо уншиж өгөөд, стикерээ наалгаад, тоглуулад хүүхэлдэйн киногоо үзүүлсэн. Тэнгүүд хүүхэлдэйн кинон дээр яасан гэхээр нэг хүүхэд бүр 10-20 удаа үзэж байгаа байхгүй. Дахин тавь үзээд байгаа. Тэгээд яжснаа өдөөс хойшхан болоод зарим нь яг нөгөө глээж автгаа хэрэгцээ учраас орой явах хэрэгтэй болно шүү дээ. Тэнгүүл орой нь бүр танилцсан.
Энэ миний чинь юу вэ наам эдэр гэж явж. Тэр амар туртаа гадаа. Би бас гэртээ ингээ аваачаад өөрийнхөө хүүхдэд нэг орой авчиж үзүүлсэн байхгүй. Манайх нөгөө контентаа алдахгүй тул дандаа iPad-н дээр тавьсан. Тэгээ ингээ үзүүлсэн чинь нөхөр бүр 20 удаа үзсэн ш. Тэгээ дараа нь яасан гэхээр тэр кинон дээр гарч байгаа үг хэллэгийг бүр тагаа сурцсан. Тэгээд жүжиглээд байгаа байхгүй. Тэгээд бид нар бас нөгөө энэ ойрхон байдаг манай ажилтны хүүхдүүд яадаг цэцэрлэгүүд дээр бас авчиж туршиж үзсэн. Тэгээ ямар ч гэсэн айгүй сайхан хүрчээл. Тэгээ бид нар мэргэжлийн салбарынхныг бас ураад өөрийнхөө одоо нөгөө хүүхэлдэйн киноны салбар, комик гэдэг киноны салбарынхныг ураад үзүүлсэн. Офс дээр хүүхэлдэйн киногоо үзүүлж байгаа. Та нарт ямар таалагдчих чинь шүмжлэлтэй тал байна. Тэгээ тэндээс чинь санаанууд их орж иж байгаа. Тэгээд бид нөгөө юугаа эхний trial version гэж байгаа шүү дээ. Тэрэн дээр шигтгэх юм байвал шигтгээд хасрын хасаад нэмэх юм явж. Тэгээс 6 насны хүүхдийн юуг судалгаа хийсэн. Хүүхдийн зан төлөвийн судалгааг хийсэн. Уул нь бол тэд нар маань илүү үг дуу их багтай, хүүхэлдэйн, богино хэмжээний тий. Тэгээ нэг ийм зөрчил ихтэй тийм хүүхэлдэйн киног их сонирхдаг юм байна л. Тий. Тэгэхээр бидний хүүхэлдэйн кино ч гэсэн айл болох хөдөлгөөн юу багтай тий яриа их багтай, богино хэмжээний байхаар хүүхэд их анхаардаг юм байна. Тэрнээс 30 минут ч юм уу 40 минутын хүүхэлдэйн киног бага насны хүүхдэд үзэхэд зохимжгүй юм байна. Би энийг яаж бас үзсэн гэхээр бид хэд ногоон гэдэг театрчсан тоглолт хийсэн өнгөрсөн 6 сар. Тэгээд тэрэн дээр маань айгүй олон хүүхдүүд ирж байгаа байхгүй. Дунд насны хүүхдүүд айгүй сайн үзээд байдаг. Нөгөө бага насны хүүхдүүд ихний 10-15 минут болчвол шууд залхчихж байгаа. Тэгэхээр бага насны хүүхдүүд бол дуу их сонирхдаг. Дуунд ихтэй маш сонирхолтой байх хэвээр. Энэ видео контент их сонирхдаг. Видео контент нь бас их яриа багтай, хөдөлгөөн ихтэй, зөрчил ихтэй тийм байвал их сонирхдаг. Өрнөлттэй байх. Ухаан далай номоос ихтэй гэж монголчууд бид ярьдаг. Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ өөр дээрээ суулгаад зурагт ном уншиж өгөх хэрэгтэй. Ингэснээр хүүхэд өнгө дүрс ялгаж сурахаас гадна өсгөнүүдийг нүдэлж таних эхэлдэг байна. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг зурагт номтой нөхөрлүүлэх нь сурагчуулахын өмнөх хамгийн сайн бэлтгэл болдог юм. Энийг тэгэхэд бид боловсролын хамтын ажиллагааны газартаа ярихад энэ одоо цагаан бамбууш гэж агуулга байгаа байхгүй юу? Энэ бол нэг хүүхдүүд бие биенээсээ тоглоомоо харамлж болохгүй тий. Энэ буруу зан үйл гэдэг ямиг мессежийг л хүчиж. Түнгэтлээ ардаа юм тасгал ажилтай. Тий. Дараагийн таамигийн гутал гээл тэгэхээр нөгөө ядуу юм уу боломжгүй айлын хүүхдүүдийг тий бас шоолж илгэлж доогож болдгоо гэсэн санааг илэрхийлчихэж байгаа. За энэ бүтээлч ном гэдэг тэгэхээр орчин үеийн хүүхдүүд чинь айгүй тийм өөрснөө оролцсон тийм үйлдэлүүдэд их дуртай болсон. Тэгэхээр одоо энэ манайхан мэдэндээ олны нэг танил дөрүүд чинь дандаа энэ бүтээлч номтой стикер ном гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бас ингээд өнхөө өсгтэй хамтраад анх удаа стикер номыг хийлж байгаа Монголд. Тэгээ стикер ном гэхээр эндээсээ ингээд нөгөө те стикерүүдээ хуулж аваад өөрснөө нөгөө бүтээл сэтгэлгээгээ хөгжүүлэх байдлаар те эхний хуудас дээр ингээд харахаар энэ ингээд таами ама хоёрын байшин байхгүй нөгөө хүүхэлдэйн кинон дээр гарч байгаа. Тэгээ артлаасаа авчираад энэ дээр заавар нөхцөн өөрснөө энийг ингээд баяжуул. Тэгээ ийм ном гаргацсан. Тэгээд юу агаад энэ дандаа үндэсний үйлдвэрлэлтэй хүүхдэд нөгөө хорхоо гэдэг байдлаар бүтээгдэхүүнээ сонгоод байгаа байхгүй. Хөлөг тоглоом гаргацсан. Хөлөг тоглоом бас их сонирхолтой. Тэгээд юу яаж хамгийн анхны хамтын ажиллагаа бид нар ариунтаа бас эхэлсэн. Тэгээ дүрийн бизнес гэдэг чинь өөрөө тэр дүр нь алдартай болохоор тухайн улс орн ч юм уу тий аль биесний эрхтэйгээр нөгөө дүрийг нь аваад продакт бүтээгдэхүүн дээрээ тавиад борлуулалт хийжээд бидэг тийм тэгээд тэр лицензийн төлбөрөөс нөгөө дүр маань өөрөө амьдрч яадаг байхгүй. Тэрнээс яг ингээд одоо Пророро ч юм уу тий Азийн кинонууд бол шууд хүүхдэйн киноноос олсон орлого нь маш бага. Нөгөө энэ лицензийн гэрээгээр өгөөд лицензийн орлогоос айгүй ашигтай ажиллаж байдаг байхгүй. Би энд гэсэн ерөөсө дуртаагүй нэг юм байгаад байгаа нь бид нар 10 шиг хүүхдийн дуу хийцэн байгаа. Одоо удахгүй бас олон нийтийн хүртэл болгоно. 10 шиг дуун дээр маань 5 ширхэг Монгол бүүн дуу байгаа. 5 ширхэг бага насны хүүхдүүдэд тий сонирхол татгууз, тоо заадаг, өнгө заадаг тий одоо амьтныг заадаг тийм 5 ширхэг дуу байгаа. Тэгэхээр энийгээ бас бид нар бас хүүхдэд өгнө. Тэр маань бас мамуу төслийнхөө хүрээнд явагдчихж байгаа. Тий одоо ер нь бэлэн. Гэхдээ он гаргаад бид нар олон нийтэд хүргье нөгөө жоохон цууруулж өгөхгүй бол тий бас бөөндөх бас тийм яах гээд бэлэн болцсон байгаа. Тэгээд бид нар чинь нэвтрүүлэг хий гэж бодож байгаа. Нэвтрүүлгээ бид нар VTV-тэй хамтарч ажиллая гэдэг. Тэгээд бид нар өөрсдөө бүгдийг хий гэж бас бодохгүй байгаа. Хамтарч хийвэл их зүгээр тий. Тэгм бол аль альдаа өгөөчтэй. Дараа нь веб гарах юм.
Вебийг бид нэр амжуул эх оны хүүхдийн баяраас өмнөх нь гарна. Веб дээр илүүтэй бид нэр юу оруулж өгөх гэхээр бага насны хүүхдүүд зориулсан эцэг эхтэн зориулсан зөвлөгөө, бага насны хүүхдүүд зориулсан контент нэвтрүүлэг одоо өөрснийгөө хийж байгаа бүтээгдэхүүнүүд Монголын зах зээл дээр байгаа бага насны хүүхдүүдийн контентуудыг тавьж өгнө. Тэгээд ном маань бол гараа явж байгаа. Хамгийн сүүлийн хувилбар бол бид нэр ямар ч байсан эрүүл мэндийн шаардлага хангасан хүүхдэд тоглоход иттэйхэн тоглоомыг бас эх онд багтааж гарна. Гэсэн ийм үндсэн 6 контентын төрөлөөр олон нийтэд хүргэж байгаа. Хүүхдийн дууныхаа нөгөө багц байгаа шүү дээ. Хүүхдийн дуун дээрээ бол ялангуяа дуугаар хүүхдүүдэд суралцах аргууд. Тоол сурах, өнгө ялгах за манайх ч 5 шумаалаа нэрлэлт сурах. Тэгээ нөгөө одоо бид нар та хэд мэдэн шүү дээ. Манай бага насны хүүхдүүд чинь нөгөө finger гэл 5 урууны дуу ч юм уу. Тэгээ эсвэл нэг тоол сурдаг. Эсвэл ингээл чихэр идэж болохгүй шүү гэдэг дуунуудыг сонирхоод байдаг шүү дээ. Тэр дуунуудын ерөнхийдөө юу их адилхан концепц. Тиймэрхүү хүүхд болгон сонирхоод дахин тоолоод байгаа. Бид нар өмнө 14 онд Монгол байгаа бүх дуунуудыг бид нар дижитал болгосон. Тэр дуунуудыг дижитал болгочоод орчин үеийн нөгөө бага насныханд авч үзэхээр сонирхгүй. Тэгээ бид нар өөрснийхөө гоё гэсэн ямиг хүүхдүүдтэй өрөөсөө гоё гэж болохоо болцсон байхгүй. Тэгээ би тэд бол яг одоо жишээлбэл нөгөө чихийн чинээ бишээ бөмбөг хаашаа өнгөрдөг гэл бид нарт бол айгүй гоё дуунууд. Одоо бүр ингээ манаа дээр ингээ бүгд видео дижитал болсон. Тэрийг нь орчин үеийн бага насны хүүхдүүд өрөөсөө сонирхгүй байна. Өөрчлөгдсөн. Дайрсан байхгүй. Тэгэхээр за тэдний сонирхоод байгаа концепцээр хийгээд энэ 5 туу маань бас гарсан байна. Олон улсын зах зээл дээр Мамо төслийн контентууд хэл соёлын ялгаагүйгээр танигдах боломжтой гэж төслийн багийнхан үзэж байна. Гадаад зах зээл дээр Монгол контентыг сурталчлах, таниулах ажлын хүрээнд Япон, Солонгос, бүгд найрамдах Хятад ард улсын бизнесийн байгууллагын төлөөлөгчтэй Мамо төслийн ерөнхий продюсер Гантуя уулзалтуудыг хийж байгаа юм. Тэгэхээр би тэд юу гэж харж байгаа гэхээр эхлээд Монголдоо гаргана тэгээд Азийн орнд хамгийн ойрхонороо бид нар Азийн орнд гаргана гэж үзээд байгаа. Бид нар бол ерөнхийдөө Солонгосын IPTV-нүүд рүү бас ярилцсан хэлцээрүүд хийж байгаа. Япон руу хандсан байгаа. Тэгээд Хятад руу. Хамгийн гол нь чи хичнээн Google-д кинотай гэдэг юм ярьж байна. Тэд нар чинь том тоглогчд учраас тэгээд манайхан ч ганцхан юм бариад очихаар чинь бас нэг таатай биш. Тэгтээ дэмжиж гэж байгаа байхгүй. Яагаад гэвэл бид нар ч гэсэн өөрснөө гадны контент авдаг байхгүй хамтрагчтаасаа. Тэгэхээр энд бол бас тийм хол харах сонсогдохгүй байгаа байхгүй. Шинэ жилийн баярыг өгдөж зурагт ном, модон хөлөг тоглоом, Мамо брендийн сертификатаас бүрдсэн Мамо нэртэй бэлгийн багцыг Монгол контент компани хамт олон гаргажээ. Одоо эдийн засгийн хямрал болсон. Дээрээс нь хүүхдийн контентыг бас тодорхой хэмжээний санхүүжилт өгөх сонирхолтой байгуул ховор байдаг. Шууд өгөөж гэдэг талаас харахад. Тэгээд тэгвэл бүгдөө ямар ч гэсэн комик гаргая. 2 комик ингээ бас гараа явуулсан байхгүй зэрэг. Тэнгүүтлээ бид нар тэгвэл ерөөсөө үндэсний аян өргөмөлчүүл яадаг юм те. Бүгдөө үндэсний хүүхэлдэйн кинонд олох гэж байгаа юм чи айл болгон Мамотой болъё гэдэг санаа гаргаад тэгээд одоо энэ шинэ жилээр баярын багц гаргаад байгаа. Энэ баярын багц ч гэсэн бас их хүртээмжтэй. Хамгийн үнэтэй багц гэж хэлж те 24900-ийн багц нь болохоор 7 ширхэг юмтай байгаа. Бусдын бол бид нар ингээ багасгаад авчиж болно. Одоо жишээлбэл манай дээр ингээ захиалгууд ирж байгаа байхгүй. Бид нарт 100000 төсөв байгаа маа нэг хүүхдэд гэдэг. Одоо энэ чинь бага насныхаа авахаас гадна бага ангийнх аягүй авч байгаа байхгүй. Нөгөө номнууд чинь бага ангийнханд илүү цогцсон. Тэгвэл 100000 тааруулаад та энэ багцаа гээд буюу 2 номтой тэрийг нь авчих. 15000 гол юм гээд өөрөөсөө уян хатан байхгүй. Заавал ганцхан юм гээд тавьсан биш. Тэртээ тэргүү цэцэрлэг эцэг эхчүүд бид нар төсөвтөл баригддаг тийм. Төсөвтөнд тааруулаад 7 төрлийн тийм багцаа байгаа. Би өөрөө бага насны хүүхэдтэй хүний хувьд бол бид нар бол одоо чихэр өгөх бол дэмий болсон тий. Хүүхэд бол айгүй харшилтай болсон нийтлэгээрээ. Тэгэхээр чихэр бол өгөх дэмий. Энэ бүтээлийг авснараа хүүхэд чинь бол тодорхой хэмжээний хит хитэн ойлголттой танин мэдгүй ойлголттой болчихно. Дээрэс нь энэ үндэсний нөгөө хүүхэлдэйн кинонд маань үнэтэй нэмэр оруулж байгаа. Тэ бид нар зүгээр нөгөө хандив өгөөч гэхгүй шүү дээ. Хүүхдийнх нь боловсролт тий айл болгон Мамотой болгочоод хүүхдүүдэд нь боловсрал олгочихж байна. Тэгээд тодорхой олсон орлогоороо бид нар хүүхэлдэйн киногаа санхүүжилж байгаа. Тэгээ энэ хоёр дүр айгүй дуртай болохоор энэ хоёр дүртэй хүүхдүүд маань их зураг авах гээд байгаа байхгүй. Тэгээс Шангрила маань харин нөгөө түрээсийн талбай өгөөд бид нар 12 сарын 20-оос тэнд ингээд хүүхэлдэйн кинонд гарсан Мамогийн очныг тах гэж байгаа.
Тэгэхээр тэнд манай нөгөө эцэг эхчүүд хүүхдүүдээ авч очиод тэнд хөөхөө ийм орчинд хүүхдүүдэд тоглуулад, зургийг авахуулаад бэлгүүдээ судалтай авчиж болох юм. Бид нар яг нөгөө одоо ч нөгөө хитрхи фэйсбુક чсэн юм чинь фэйсбүүкээр бол маш олон хүмүүс шеэрлээд авъя гэдэг. Манайх нөгөө хоёр борлуулалтын менежерийнхээ оцыг тавьсан чинь эхний өдөр л ерөөсөө шин унтуулаа гэсэн чинь нэгийг авъя, хоёрыг авъя гэдэг. Аюу гой сонирхолтой гадаад байгаа монголчууд аягүй авах гээд. Тэгээд тэдэрдлөө яаж хүргэлт хийх үү гэдгээ бид нар бас бодоод байж. Тэгээд авсан хүмүүс маань аягүй сайхан хөөрхөн сэтгэлдэлтэй. Өөрөө өөрснөө хүүхдүүдтэйгээ яаж тоглож байна, хүүхдүүдийнх нь эмоц ямар байна гэдгээр гоё фэйсбુક дээр тавьж өгöd байгаа байхгүй. Тэгэхээр л бид нар ч нөгөө үндэсний энэ аянд нэгдээд байгаа. Тэгээд зарим хүмүүс болохоор нөгөө манай офис дээр ирээд энэ хоёр дүртэй хамт хүүхдээ зургийг авахулангаа бэлгийг авъя гэдэг юм байна. Тэгэхээр бид нар ресепшн дээр шууд бэлгээ аваачаа тавьсан. Хүмүүс маань ирж орж ирвэл саний хоёр дүртэй зураг авахуулаад офисоор хөрхөн зочилчоод хүүхдэн ч гэсэн тэр нөгөө манай мамуугийн реклам тоглохоор бол бид нар зургийг авчаад тэгээ бэлгийг нөгөө тэгээ явуулчих. Мамо бүтээлийг харааны сонсголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүргэхийн тулд аудио ном бүтээх, барайл үсгээр хэвлэх, дохионы хэл бүхий видео хэлбэрт хөрвүүлэн түгээх, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан номын сангуудыг тохижуулахаар холбогдох төрийн бас байгууллагуудтай Монгол контент компани хамтран ажиллаж байна. Бид нар хоёр комик гаргацсан байгаа шүү дээ. Тэрийгээ бид нар нөгөө барайл дээр хийгээд нөгөө харааны бэрхшээлтэй сургуулиудад бол тараацсан байна. Тэгээд сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулаад маама маань нөгөө нэг дохионы юутай гарах хэсгийг ингээд тавьчихдаг шүү дээ. Хүн ингээд дохио хийж байгаа. Тэрийг бас тэр сонсголын бэрхшээлтэй холбоо гэж үгдэх юм байлээ. Тэр төвтэй хамтарч ажиллах юм. Харааны бэрхшээлтэй хүүхдүүд болохоор нөгөө Rotary Club гэж яддаг шүү дээ. Юуны төрийн бас байгууллага тэднийх санхүүжилт өгөөд бид нар тэгээд хэвлж өгөөд тэгээд тэд нар маань өөрсдөө түгээсэн байна. Тэгэхээр нөгөө манаас ч олон улсын их байгууллагууд байдаг шүү дээ. Нөгөө давхаргаасаа хамаараа тэд нар маань биднийг бас тодорхой хэмжээнд дэмжиж байгаа байхгүй юу. Монгол контент компани Мамо гэдэг үндэсний дүрийн үндэсний төсөл хэрэгжүүлж байгаа. Тэгээ энэ үндэсний төсөлтөд дэмжиж Монгол хүүхэд Монгол дүртэй болох ийм том санаачлагыг дэмжиж айл болгон Мамогаа аваж Монголын анхны хүүхэлдэйн кинонд үнэтэй хөв нэмэр оруулаад мөн бизнес эрхлэгчид маань гэсэн дэмжиж хамтран ажиллахыг хүсэж байна. Монгол хүүхдийн сэтгэлгээний онцлог зориулсан оюуны цогц бүтээл хэрхэн бүтэж байгааг бизнесийн түүх нэвтрүүлэг энэ удаагийн дугаараар танилцууллаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай үзэгчдээ.